Сайхан уу гэрте контентын цэцгээ. Тэгэхээр найрын ширээний хоолны талаар видеоны маань 2 дугаар хэсэг үргэлжилж байна. Энэ удаад найрын ширээн дээр хийж болох байц махан хоолнуудыг өөрөө хийдэг аргаасаа та бүхэндээ хуваалцаж байна. Мөн тосгоо шарагч буюу агаараа шарагчийг ашиглан хоолнуудаа бэлдэж үзүүлэх гэж байгаа. Үхэр болон дахианы махыг ашиглан найрын ширээн дээр хийж болох 3 төрлийн махан хоолыг хийж үзүүлэх гэж байна. Миний хуушур хийх гэж байгаа учраас хэдүүлээ гурилаа хамгийн түрүүнд зураад амраах хэрэгтэй. За гурил маань 600 г гурил байгаа. Үүн дээрээ 350 мл ус. Ингээд гурилаа зурнаа. За ингээд гурилаа амраацгаая. За гурилаа амарч явах хоорондоо 1.5 кг үхрийн маха машинда 2 төрлийн хоолны хуушур болон кебаб шорлог хийх гэж байгаа. За ингээд машинцсан маха 2 төрлийн хоол хийх гэж байгаа учраас 2 хуваагаар өөр сав руу хийчихээ. Үдсэн маханаа болохоор хуушур хийх гэж байгаа. Хуушураа гоё амтлаг болгохын тулд яслаг хийх гэж байгаа. Тэгэхээр махны машинаараа яслаг болон сонингоо одоо шууд нэг махан дээр үлдсэн махан дээр машиндаа хийчихье. За бяцлаг маань 300 г байгаа. 1.5 эсвэл 2 ширхэг сонгон бас машиндаа хийх. За махныхаа амтлагаа давсаа та өөрийн амтандаа харуулаарай. Би бол нэг хоолны халбах хийж байна. За хав дээрцэг нэг цайны халбах хэмжээтэй хийж байгаа. За өөр амтлагаа бол хийхгүй байгаа. Ингээд сайхан махан шанзаа бэлдээд мини хуушураа хийя. Мини хуушур хийж байгаа гэхээр олон ширхэгтэй болохоор олон хүн ирэхэд тохиромжтой, мөн идэхэд бас арай том хуушурнаас арай амар. Тэгээ хөөрхөн жижигхэн ингээ хийгээд тавьсан байхад бас хөөрхөн байдаг. Гурил маань бас амарсан байгаа учраас одоо хуушураа чимхэж эхэлцгээе. За би сая машинцсан учраас гараа угаагаад ариутчихсан байгаа. Ер нь олон хүний хоол хийж байгаа учраас гараа маш сайн ариутгаж байгаарай. Хуушур чимгэх нь ер нь бараг хүн болгон хийчих учраас энийг заавал тайлбарлаад яхав. Ямар ч байсан хуушураа бүгднгийн сайхан чимхэж тавиад хөлдөөч хэрэгтэй өмнөх өдөр нь. Тэгээд яг хүмүүс маань ирэх үед гаргаад шарчиж болдог шүү миний хуушурыг. Заавал чимхчиж шууд шарах биш, хөлдөөчөөд шарахад тохиромжтой байдаг. Махан арай л хитчлээ. Миний учраас ер нь их мах хийж өгөх хэрэггүй. Тийм гарсны дараа энэ жижигхэн амаа чимхэж өгнө. За хуушурнуудаа бүгднгийн чимхчээд хөлдөөхтөө ингээ хүнсний цаас дунд нь хийгээд дээрээс нь давхарчвал хөрөгчөнд зай талбай багтаамжны хувьд ингээд хөлдөөчгөр илүү амар байдаг. Ер нь бүх хийх гэж байгаа хоолнуудаа ингэж хөлдөөгөөд явах шүү. Нөгөө тастаж авсан махаараа кебаб шорлог хийх гэж байгаа. За тэгэхээр 750 г орчим үхрийн мах байгаа. За үүн дээрээ нэг хоолны халбаг, давс, нэг хоолны халбаг, улаан перц, паприка. За нэг хоолны халбаг, сухаар, нэг цайны халбаг, хар перц, 50-60 г буюу нэг багц яншуу орно. Сайн базаад өгөх хэрэгтэй. Амталсан махнаасаа нэг атга орчмыг тасдаж аавна. За тэгээд бидэнд ийм модон шор хэрэгтэй.
богинохон. За тэгээд модон шорондоо шорлоод хавтгаалж өгнө. За гарынхаа алгаар сайн базна. За одоо 3 дахь хоол маань chicken nuggets байгаа. Тэгэхээр 1 кг дахиад цээж мах. За тэгээд 6 ширхэг ийм талхайгаа энэ хоёроо хамтдан нийлүүлээд машинд чинь амтлагаанд нь 1 хоолны халбаг давс, 1 цайны халбаг хар перц, 1 цайны халбаг улаан перц, 2-1 цайны халбаг нунтаг царимс, 2-1 цайны халбаг цагаангаа, 2 хоолны халбаг сой соус орно. За суураа цэвэрлж байгаад амтсан махаа шууд суурин дээрээ тавьчихна. Тэгээд хэлбэрт оруулаад аль болох дөрвөлжин хэмжээтэй гоё ингээд гараараа жигд дараад өгнө. За ингээд нэмглээд сайн тэгшхэн дарж өгснийхаа дараа наггетсаа тэнцүү дөрвөлжин хэмжээтэйгээр хуваах хэрэгтэй. Ингэж нэг дор хавтгаалж агаад хийхээр илүү хялбар байдаг. Тэгэхгүй яг нэг бүрчлэн дөрвөлжлөөл зогсоод ахаар нэлээд цаг хугацаа авна. Тэгээ бас ер нь жоохон төвөгтэй байдаг. Тэгэхээр баг ингэж хийцэн дээр за тэгээд өндөг болон сухаар тэгээд гурил зэрэгээ одоо бэлдээд наггетсаа бүрэх хэрэгтэй. За өглөө болсон байна. Тэгэхээр бид өмнөх шөнөө хуушуур, наггет болон кебаб шалгаа бэлдээ тавьчихсан байгаа. Мөн амттан болох тирамису болон аяган бэлгүүнийхаа суурийг бэлдээ тавьсан байгаа. Өглөө босон гутлаа хамгийн түрүүнд капкейкийнхаа чимэглэлийг хийгээд тирамисуныхаа какаог цацаад бэлэн болгоно. Max брэнд ягаараа шаргч буюу тосгоо шаргачийг ашиглаад бэлдсэн хоолнуудаа шарж үзүүлэх гэж байгаа. Учир нь манай пэйж болон группээр хүмүүс маш их асуудаг. Тосгоо шаргачийг яаж ашигладаг, ямар жор хийдэггүй гэх мэтчлэгээр асуудаг учраас яг эдгээр хийсэн жорууд нь тохиромжтой учраас агаараа шаргачийг ашиглах гэж байгаа. Хүмүүс яагаад энэ агаараа шаргачийг ашиглаад байна вэ гэвэл хоолны тосны 80% нь бууруулж өгдөг байгаа. Тэгэхээр мэдээж эрүүл мэндэд маш тустай байх нь. За энэ тосгоо шаргачны талаар өөрийн мэдих бяцхан зөвлөмжүүдийг бас та бүхэнд хүргэе. Тэгэхээр тосгоо шаргач хэрэг гэрт чинь байгаа бол үнийг хэрэглэхдээ байршуулгахдаа доод суурин галт тэсвэртэй байх шаардлагатай. Яг гэвэл маш өндөр температураар халж ингэж ирэх процесс явагдаж байгаа учраас араасаа бас халуун агаар гадагшилж байгаа учраас араасаа хамнаас хол байх хэрэгтэй. Шарх шүгэ болон гал дээр хийснээс маш хурдан болж өгдөгөөрөө давуу талтай байгаа. Хэрэг гэрттэй нэм агаараа шаргаж байхгүй бол та шарх шүгэ болон гал дээрээ хийж болно. За хуушураа шарахтаа суурийг нь сайхан тосолж өгөх хэрэгтэй эхлээд. За тосны хувьд гэх юм бол хурдан шатамхай тос сонгохгүй байх хэрэгтэй. Ялангуяа оливын тос бол тохиромжгүй. Авокадо тос бол хамгийн тохиромжтой өндөр хэмжээнд тэсвэртэй тос учраас тохиромжтой байдаг. Гэхдээ Монголын хувьд авокадо ойл олдоц багтаа учраас ерөнхийдөө бууцганы тосоо ашиглаж болно. Агаараа шаргачаа асаагаад хуушуур хийх тохиргоо байхгүй учраас шууд градусаа тохируулна. Тэгэхээр 180 градус дээр хөлдөө хуушуур учраас 12 минут шарж өгнө. За хуушуур маань хөлдөө биш бол нэг 10 минут хангалттай. За дунд нь 6 минут дээр ахаад нэг тос төрөх
бүрхэж өгөх юм уу эсвэл цацаж өгөх хэрэгтэй. Тэгвэл илүү гоё шаргал, шаржигнор болж өгнө. Муу адил 180 дээр 10 минут чигнэн. Тос түрхэхгүй байгаа. Өөрөөсөө тос болон шүүс ялгаруулах учраас наалтна гэж санаа зовлтгоо. За би бас гал дээр зэрэг явж байгаа. Найрын ширээний зоогуудаа бүгднийг бэлдээд тавьчихлаа. Тэгэхээр ямар амттай бэлдсэн бэ гэхээр тирамису, аянган билүү, мөн бяслагтай мини хошуур, кебаб шорлог, наггетс зэрэг агаараар шарагч буюу тосгүй шарагчаар шарж үзүүлсэн байна. За ингээд та бүхэндээ баярлалаа. Эрүүл энхийг хүсье.